Скрепа M700 бетон ба төмөр бетон хийцийн даацын чадамжийг сэргээхэд зориулагдсан хуурай холц юм. Материал нь дээд зэргийн бат бөх наалдамхай шин чанартай. Үүнээс гадна Скрепа M700 ус хүйтэндээ гэмтэхгүй бөгөөд түүнийг тоосго, чулуун үрлийн ус тусгаарлах гадаргуун шин чанарт ашиглах боломжийг олгодог. Скрепа M700 материалыг хийцийн гадаргуун температур нь нэмэх 5-аас нэмэх 35 хэмд хуурай салхихгүй цаг агаарт хэрэглэнэ. Гадаргууг бэлтгэхээс эхлэе. Бохирдлоос цэвэрлэж баг зэрэг гэмтэлтэй бетоны хэсгийг засаж, засварласан хэсгийн ирмэгэн дээр ажиллана. Бетоны гүлгэр гадаргууг барзгаар байдалтай болгоно. Арматурыг эвдэж хуулахдаа түүний эргэн тойрны бетоноос 1 см-с багагүй салгаж, зэвнээс цэвэрлэнэ. Дараа нь зэврэлтээс хамгаалах зорилгоор арматур дээр Скрепа M600-ийн зуурамган холцыг түрхэнэ. Гадаргууг бүрэн хамтлан усаар чийгшүүлэх хэрэгтэй. Одоо зуурамган холцыг бэлтгэхийн тулд холих савыг бэлтэж, шаардлагатай хэмжээний усыг хэмжинэ. 4-1 хуурай холцод нэг ч ус ноогдох ёстой. Дараа нь хуурай холцыг аажмаар нэмж, нэгэн төрлийн уян болох хүртэл нэгэн зэрэг холно. Үүссэн зуурамгийн холцыг 6-аас 60 мм хүртэлх давхаргад царцмал шидэлтийн аргаар гараар түрхэнэ. Зуурамгийн холцыг хагас цагийн турш ус нэмэхгүйгээр тогтмол гутгаж хэрэглэж болохыг анхаарна. Ус тусгаарлах зорилгоор зуурамгийн холцыг 50-100 мм хэмжээтэй үрэлгийн тороор дор хаяж 2 үе давхарлаж түрхэнэ. Энэ үед зуурамгийн нийт зузаан нь 2 см-с багагүй байх ёстой. Эхний давхаргаас 2-3 цагийн дараа хоёр дахь үеийг түрхэнэ. Үүнээс гадна давхаргын хоорондох наалтцыг сайжруулахын тулд өмнөх давхаргыг шүдтэй шпатлаар боловсруулалт хийнэ. Гадаргуугийн нөхөн сэргээлтийг зайлшгүй чийгшүүлж, гадны гэмтэл, эрсдэс температур болон хурд тунцснаас 3 өдрийн турш зайлшгүй хамгаалах ёстойг санаарай.